Цонхоо айлхын дүүргийн 2 дугаар хорны иргэн Баяр сайхан гэдэг хүн байна. Иргэдийн бүлэгт одоо энэ жилдээ нэлээ 3 дахь жилдээ ажиллаж байгаа. За намайг оюун ханд гэдэг. Би одоо энэ иргэдийн бүлэгт энэ ороод одоо энэ 1 дахь жилдээ ажиллаж байна. Манай бүлэгт 10 хүн байдیں۔ 10 гишүүнтэй. Тэгээ 10 гишүүнтэйгээ нийлээд ингээд өдөрт гудмаараа яваад, гуужилгаараа яваад тэгээд үнжмэл хогоо цэвэрлэнэ. Бид нар одоо ингээд 1-р гудмаас эхлүүлээд ингээд гудмаа цэвэрлээд явж байгаа. Тэгээд нэг өдөрт бол одоо энэ 2-оос ер нь 2 гудам цэвэрлэнэ. Тэгэл ухар их хогтой бол ер нь тэгэл ахаад дараа нөгөө гудамдаа дахиад дараа өдөр нь дахиад орно. Одоо энэ жалгыг л гэхэд одоо 3 дахь цэвэрлэж байна. Өдөртөө ер нь тэгэл өглөө ерөөсөө 9 цагт 8:30-д бид нар ажил эхлээл тэгэл орой 5 цагт будаг. 5 цаг хүртэл тэгэл энэ ажлаа одоо гудамаа тэр хаана хогтой байна, хаана хур хог бөөгнөрсөн байна, хаана айл гашаа гудамны артл одоо тэр зэрлэг юутай байна. Тэр мэрийгээ хүртэл бид нар одоо ингээд авдаг. Тэр одоо иргэд маань хог үүсмэл хогийн цэгтээ үүсмэл юутай хур хогтой байсан 3 жил явхад одоо ерөнхийдөө айгүй сайхан болсон манай хороо. Тэгээ одоо энэ жил дахиад явж байна. Үүсмэл ер нь хогийн цэг байсан манад. Одоо бол бид нар одоо ингээд энэ иргэдийн бүлийг ажиллаад энэ 10 хүнтэй ажиллаад хийснээс хойш ер нь үүсмэл хог ер нь байхгүй. Тэгээд энэ ерөөсөө үнжмэл хог гэдэг маань юу вэ гэхээр энэ улсууч хүмүүс ингээд нөгөө хашаанаасаа хогоо гаргаа шийддэг ч юм уу эсвэл нөгөө барьж аваа галгар утаа ч юм уу юугаач барьж аваа нөгөө хог навшил энэ лүгөө шийдчихдэг ерөөсөө хамаагүй л ингээд шийдчихдэг юм байна. А тэр нь болохоор ингээд үнжмэл хог болоод үүсмэл хог болоод ингээд зөндөх болцдог. Тэгээд тэрийг бид нар ингээд сэвэрлдэг. Хамгийн гол нь айл өрхүүд ингээд хашаанаасаа шар өвсөө гаргаад нөгөө нэг нодлон жилийнхаа одоо нөгөө нэг хатцсан нөгөө нэг ийм шарилж өгдөг штэ. Тэрийг гаргаад ингээд хашаагаа давуулаа шийдчих нь гудам бодондаа ч хамаагүй. Тэгээд тэр нь үнжмэл хог амар тийм шар их өвс ихтэй. Тэгээд тэр нь болохоор нөгөө цэвэрлэхэд айгүй хэцүү. Одоо энэ ард иргэдтэй одоо уриалахад одоо шар өвсөө сайхан одоо зулгаагаад гашаанаасаа мэдээж хинч гисэн шарилж марилж үрдгийг бодохгүй. Тэгэхээр тэднэрийгээ сайхан шуудалаад амын боогоор тавьчмаар. Тэгэл одоо тэр ард иргэд маань одоо тэр нөгөө хог хаях ачих одоо өдөр судраа ингээд зарлцсан пестер тавьчихдаг байхгүй юу. Тэгэхээр тэр зараа сайн уншаад тэгээд яг тэр хог ачна гэдгийг өдрөл хогоо гаргаж тавьмаар байгаа. Төрүүлээд гаргаад тавьчихаар нөгөө хогийг чинь нохоо мохоо тараагаад тэгээд нөгөө хог чинь хийсээд тэгээд ямар ч юугүй болж байгаа байхгүй. Тэгэхээр шуудаагийнхаа амыг сайхан шуудаалал тавьчвал ирий чинь ядаж одоо хог ачиж байгаа гүршигч гэсэн өргөд байгаад тавьчихна. Тэр задарсан хогийг хамах гэхээр бас хэцүү шүү дээ. Яагаад гэдэг хэрэг шар ус чинь ингээд зургаалагдаа тэгээд тэрийг хийх ууцаа бас айгүй хомсдолтой. Тэгэл одоо тэрийг цэвэрлэн 1-р. 2-р энэ хүмүүс одоо хамгийн гол нь бид нар энэ хог юугаад ингээд цэвэрлээд байгаа юм бэ? Энэ хогийг бид нар бол баг би бол 65 настай хүн. Тэгээ 65 настай ингээд миний үеийн хүүхдүүд ингээд надаас доошо 45 насны юм залуучууд ингээд хогийн цэвэрлэгэнд өнөөдөр явж байгаа. Тэгэхэд одоо энэ гадуур явж байгаа залуучууд ингээд арх хуужууг нь ингэж хорог нийлэл хог цэвэрлэжсэн бол гэж боддог би хаяадаа өгнө. Тэгээд энэ пиавны сав, архины шил их байдаг. Ерөөсөө гууж ялга, айлын гашааныхаа үүдийг ерөөсөө цэвэрлдэггүй, артлаач цэвэрлдэггүй. Ерөөсөө манайхан нэг тийм муухай тийм орчинд амьдраад байгаагаа мэдэрдэм юм уу, мэдэрдэггүй юм уу. Тэгээд өөр хүүхдэндээ угаацаа айгүйх асгана. Гашааныхаа завсраар. Тэгээд баас, шээстэй, нойлын цаастай. Тэгэл ерөөсөө угаац бол айгүйх бас. Угаацаа их асгана. Тэгэхээр ард иргэд минь угаацаа тэгээ муусныхаа нүхэнд хийгээд гашаа машаагаа цэвэрлээд тэгээд тэр жил өвөлдөө ингээд асгацсан тэр угаацсан юу чи ингээд зум болохоор хайлаад урсаад үнэртээд тэгээ орчин айгу муухай болж байгааг ерөөсө гашааныхаа хажуу талынхаа ерөөсө бодохгүй гашаан дотроос гаргаад хогоо хайчуулал одоо манайх цэвэрхэн гэж боддог. Тэгэхээр ерөөсө тэр бол биш байхгүй юу? Тэр ингээл бүрөөсө хашааны хажуугын талд нь байгаа юм чинь тэр өмхөн үнэртчихэл байгаа. Тэгэхээр хог угаацаа битээ хаяач. Одоо залуучууд маань арх пиав уугаад сав суулга эн тент хаяхаа болооч. Тэ тэгээд одоо энэ үнжмэл үүснүүдээ гашаанаасаа гаргаад тэгээд тайчаар нөгөө өвс чинь одоо хавар 100 ингээд бид нар 4 сарын 1-ээс эхэлсэн энэ ажил. Тэгээд ингээд ерөөсө нөгөө өвснүүд чинь нэг өмхий. Тэгээ бид бол ингээд
хоггийг ингээд хаяад ахаар айгу хэцүү. Ягаад гэвэл миний хүүхд нөгөө хоггүй орчинд өсөх гээд байдаг. Тэгэхээр энэ усууд ингээд хогоо хаяад ахаар чи надаас айгу хэцүү санагддаг. Тийм учраас би энэ хогийн энэ иргэдийн бүлэг гэдэг юмд явж эхэлсэн угаасаа хоггүй л энэ хороо ерөөсө хоггүй л байвал зүгээр юм даа л гэж боддөө шүү дээ. Бүх ард түмэн, ард иргэд маань, үр хүүхдүүд ер нь хөшин залуу гэхгүй өнөөдөр одоо хогоо ерөөсө ууж явсан ундааныхаа савыг ч гэсэн хогийн савтай газар хийжэмээр байна. Зүгээр гудамд явж байгаа л ундаагаа дууслаа шийдэх биш. Одоо тий гашааныхаа үүднээс гараад хайчвал одоо энэ хог минийх биш гэсэн тэр юугаал одоо болчмоор байна гэж уриалмаар байна. За одоо бүх айд үрхүүд бүх хүмүүс хүүхдээсээ эхлүүлээд аав ээж нэмээ өндөр өвөө нар нь ерөөсөө юм сонгийн хархан дүүргийн миний оролцоо гэсэн энэ уран дор хоггүй л хогоо л битээ энэ тийм таяасаа хогоо хашаандаа байлгаад хог сард 2 удаа ачиж байгаа шүү дээ. Тэгэхээр хогоо ачуулаад тэгжил байх юм бол хоггүй орчин бүртгүүлвэл гэж бодож байна. Одоо иргэдийн бүлэгт ажиллая гэдэг нь одоо ер нь орчноо цэвэрхэн байлгын. Орчин цэвэрхэн байвал үр хүүхэд ядаж одоо тоглох газар нь хүртэл одоо их цэвэрхэн одоо тийм тааламжтай байх болов гэж ер нь энэ хогийг цэвэрлэе. Тэгээд хороогоо хоггүй болгоё. Одоо ард иргэд маань хогоо битгий хаяарай.